Эхний амьдралдаа ирсэн Шанзи тэргүүн сайд Сунчивэний хайртай охин Сун Яншан. Харин Чукун бол алдарт жанжин Луяны хүү Лу Хайкун болон дахин төрнө. Тэдний эцгүүд эртний анд нөхөд байсан бөгөөд ирээдүйд төр хүүхдүүдийн хувь заяаг холбохоор амласан байв. Хэрв ижил хүстэй төрвөл ихтүүс мэт өсгөж, харин өөр хүстэй төрвөл хувь заяаны хос болгон гэрлүүлэн хэмээн тохиролцжээ. Ийхүү эцгүүдийн эртний амлалт хувь тавилангийн үл үздэг хүчийг нийлүүлж Сун Яншан болон Лу Хайкун хоёрын анхны учрал эхэлнэ. 3 дугаар бүлэг. Тэр өдөр хувь тавилангийн хурд эргэж эхэлсэн юм. Өчтөр шөнө Шанзи Ли хааныг ширээнийхээ ард биер байран доглон бичиж байна гэж зүтэлжээ. Харин өөрөө хулсан саханд өлөвдсөн мах шиг санагдав. Хин нэгэн биерээр дээрээс нь жан төрхөж байгаа юм бит. Тэр муухай дүр зургийг толгооноосоо хөхийн тулд Шанзи хүнжлөө нүрэн дээрээ татав. Амьсгаа давчдаж эхлэхэд хүнжлөө сөхөөд өнгийн сулаа. Үгүй. Тэр хувь тавиланд бууж өгч болохгүй. Тэгвэл түүний өөдгөө зан дэмий болно. Хөшгүй ертөнцид өнгөрүүлсэн өмнөх амьдралын дурсамжин ч дэмий болно. Тэр хувь тавилантай тэмцэх ёстой. Шанзи хуруугаа хазаж царайгаа бараалган ирээдүгөө бодлоо. Тэр өөдгөө Чукунаас салах арга ер нь байдаг юм болов уу? Гэнэт түүний толгойд гэрэл гясхийг шиг болов. Ли хааны бичиж бууж үжиг бол 7 амьдралын хайр. Хэрв тэр амьдралуудын аль нэгэнд нь тэдний нэг нь эрт үхээд дахин төрчвөл нөгөөх нь үхэх цагаа хүлээн үлдэнэ. Тэгвэл тэд заавал бие биенээсээ зугтах шаардлагагүй. Байгалийн жамаараа л амьдрал бүрдээ зөрж өнгөрөх болно. Үүнийг ойлгос Шанзи талны өмнө гүйж очиод тусгалдаа үнсэлдэг. Тэргүүн сайдын охин гэсэн байр суур түүнд залхуурах бүрэн эрх олгож байлаа. Шанзи ийм сайхан амьдралаас цацгалцахыг хүссэнгүй. Тэгэхээр тэр солин тусан өөрлөгөө харан инэв. Хайрт Лу Хайкун минь, дараагийн 6 амьдралын маань аж аргалын төлөө чинийг үхээд өгч болох уу? Олон өдөр нарийн төлөвсний эцэс Шанзи догтлон жаншны өргөр рүү гүйлээ. Одоо эргэн тойронд хинч байсангүй. Ёстой сайхан боломж. Лу Хайкун үлгийдөө 50 хөвтөж байлаа. Хэдэн хоногийн өмнөхтэй харьцуулахад тэр одоо илүү хөөрхөн болжээ. Зөөлөн цагаан арьс, урт өтгөн сормос. Шанзи өөрийгөө барьж чадалгүй түүний цорвайсан уруулыг хуруугаараа хатав. Хатгатаас болж тэр сэрчглээ. Тэр том нулимстай мэт ялзах нүдэрээ түүн рүү харав. Шанзигийн зүрх үл ялаг донсолж тэр чочирдон хөшөв. Тэр хашгираад шүс болсон жижиг гараараа түүний гизгийг татлаа. Тэр дэндүү чанга татсан тул Шанзигийн хувь өвдлөө. Энэ нь түүнийг улаан хувцастай үзэн ядмаар тэр өөдгөө амьтныг санагдуулав. Шанзи 50 байхыг хичээгээд гараа хүүхдийн хүзүүн дээр тавив. Зөөлөн эмзэг мэдрэмж төрөхөд бараг хүч хэрэглэх шаардлагагүй мэт санагдав. Хэдхэн удаа хүрэхэд л хуурах юм шиг. Эцсийн эцэс тэр одоо ширүүн арьстай зүрүүд залуу биш шүү дээ. Гэвч түүний гимүүнүүдийг хараад Шанзи дахин зөөлрчглөө. Энэ өрөвдмөр амтан түүний яагаад хүзүүн дээр нь гараа тавьсныг яаж мэдэх билээ? Тэр Шанзигийн гизгийг тавиад оронд нь хурууг нь хатгав. Өмнөх удаагийн адил хурууг нь амандаа хийж энэ харваагийн хамгийн аж аргалтай зүйл шиг сорж эхэллээ. Тэр баяснаа илэрхийлэх мэт хөлөөс хавчин өшвөлөв. Шанзич бас өшвөлмөр санагдлаа. Бяцхан өөдгөө амьтан минь, битгий ийм хөөрхөн байл да. Чи ингэж байхад энэ эгч чинь чамааг яаж алах болж байна? Шанзи дотроо ийн тэмцэлдэж байтал хөл их хідэн хүн дагуулan орж ирэв. Тэргүүн сайдын охин энд юу хийж байгаа юм бол? Би тэр ханиалгаж өөрийгөө тавьшруулав. Би бяцхан нөхрөө харахаар ирсэн юм. Бүгд инээлдэв. Гэтэл хөл их гинэт түүнийг санаргалаа. Одоо бяцхан оёныг уваах гэж байна. Сүүн авахай
Хамт үлдэх үү? Үгүй би. Шанзи гараа татаж авах гэтэл Лу Хайкун уйлж эхлэв. Тэр түүн рүү харлаа. Хэсэг хугацааны дараа хүүхэд бүр чангаар уйлв. Нулимсэн урсан үнэхээр өрөвдөлтэй харагдсан тул Шанзи айсандаа чичв. Тэр үнэхээр сандарч орхилоо. Тэнгэрийн ертөнцид байхдаа тэр хэн нэгнийг ингэж өрөвдөлтэй уйлж байхыг харж байгаагүй. Өөрийн мэдлгүй Шанзи хурууга буцаан аманд нь хийв. Хуруу нь аманд нь ормогц тэр даруй нам гүн болж жаргалтай царайлан хөвтлээ. Хөл их инээмсэглээд хэлв. За ингээд боллоо. Бяцхан ноёнтон сүүн авахаагүй байж чадхаа байжээ. Шанзи энэ мунхаг хүмүүс рүү ширтэв. Дараа нь тэр аргагүй ирэхэнд Лу Хайкуныг нүцгнээр нь угаахыг харж үлдлээ. Түүнд ямар ч зохисгүй бодол төрсөнгүй. Ямар ч тач тэр сэтгэл зөөлрснөөсөө болж Лу Хайкуныг үгүй хийх сайхан боломжоо алдчихлаа. Тэр өдрөөс хойш Шанзи өдөр бүр жанжны өргөө рүү явдаг болов. Тэр Лу Хайкуныг өдөр бүр хардагч хөхүүлэх зарцнаар үргэлж дэргэдэн байна. Тэд түүнд өчүүхэнч боломж олгосонгүй. Шанзи энэ хүүхдийг жаахан том болтол нь хүлээвэл яадаг бол гэж бодох болов. Тэгвэл түүнтэй хоёулахнаа тоглохоор гарч чимээгүйхэн арилгаж болох шүү дээ. Ингэж хүлээсээр 5 жил өнгөрөв. Лу Хайкун руу харах бүрт Шанзигийн нүд далд санаатайгаар гэрэлтэг байлаа. Намайг тэгж харахыг хүссэн жанжны эхнэр хоёр дандаа хошигнон хэлнэ. Энэ хүүхэд Хайкуны хоронд орчихсон юм биш үү? Үргэлжл энд байх юм яарах хэрэггүй дээ. Та хоёрт хамт байх бүтээн амьдрал байна. Бүтээн амьдрал гэдэг дэндүү урт. Шанзи зөвхөн өнөөдрийг л ашиглан түүнийг үгүй хийхийг хүсэж байлаа. Тэгж байж сэтгэл нь амрах байв. 10 настайдаа Шанзи үнэхээр дураараа нэгэн болсон байлаа. Сүүн эцэг түүнд бүрэн бууж өгсөн. Тэр охиноо юу хийж байгаад анхаарахаа болжээ. Энэ нь давуу талтай байв. Шанзи бүр нийслэлийн өмнө таригч чөтгөр гэсэн нэр хүртэл авсан. Лу Хайкуны 5 насны төрсөн өдөр Шанзигийн эцэст нь хүлэх болон зарц нарын хуурах арга боллоо. Тэр Лу Хайкуныг дагуулна жанжны өргөнөөс цэмхэн гарч чадлаа. Жанжны өргөн дотор боломж цөөн гэдгийг тэр ойлгосон. Харин өргөөний гадна бол боломж хаасаагүй байв. Жишээ нь халтргаатай голын эрэг, эсвэл модноос унах. Хаанч байсан Шанзи боломжийг бий болгож чадна. Тэр догтлон гараа өрөв. Лу Хайкун түүний гараас салгалгүй дагаж байлаа. Яншаа буцъя л да. Аав гадаа олон хүн байдаг аюултай гэж хэлсэн. Энэ жаахан хүүхэд нь ялхасаа л дүрм журм дагаж сурсан. Гадагш гарах бүрдэл үргэлж хэсэг хүн дагалдана. Тэр хизээч ганцаараа гадагш гарч үзээгүй. Зах дээрх олон хүнийг хараад тэр биеэ хураажээ. Шанзи түүнийг хаана носолд оруулж болох вэ гэж бодож байтал тэр ханцуунаас нь татав. Яншаа буцъя. Дуугүй. Тэр дуулууртай амаа эмхэж тайван бус харцаар эргэн тойрноо хажиглав. Яншаа. Тэр өрөвдөлтэй дуугаар түүнийг дуудаад гараа сунгав. Шанзи өөрийн мэдлүү гарыг хатглаа. Гэнэт тэр хийх ёстой зүйлээ санав. Жаала. Танжээ сүм рүү явах уу? Тэр сүм уулан дээр байдаг. Сүм рүү явах зам хүн цөм. Зам нь жижиг, нарийн бас салчиргаатай. Хүүхэд авирч яваад унахад хамгийн тохиромжтой газар. Тэр хэсэг бодсноо хэлв. Тэрхий хоол бас аюултай. Санаа зовх зүйл байхгүй. Би дуудахгүй буцаад ирнэ. Тэр зүрүүдлэн толгоос ихсрэв. Шанзи санаа алдав. Өнөөдөр төрсөн өдөрчин болохоор чамд сахиус авч өгье гэж бодсон юм. Танжээ сүмийн сахиус их сайн үйлчилдэг гэж сонссон. Тэр түүний гараас тавиад урам хугарсан царай гаргав. Явахыг хүсэхгүй байвал яах вэ? Тэр хэсэг эргэлзнээ Шанзигийн гараас бариад эхлэв. Явъя. Шанзигийн урам хугарсан царай тэр даруй баяртай болж хорив. Тэр түүнийг чирэн алхах зураа хэлв. За тэгвэл явцгаая.
Чүкүна, чүкүн намайг хүйтэн сэтгэлтэй гэж битгий буруутгаарай. Энэ бол бит хоёрын төлөө хамгийн зөв сонголт. Яагаад би өөрөө өгч болохгүй гэж үү? Амиа хорлох гэдэг чинь дэндүү хатаа сэтгэлтэй хэрэг. Харин би бол зөөлөн сэтгэлтэй хүн шүү дээ. Сүм рүү очихын тулд нийслэлийн төвөөр дайрах хэрэгтэй байлаа. Луу хайкун өмнө нь энд ирж үзээгүй. Тиймээс бүх зүйл сонирхолтой санагдана. Яншаа, тэр юу вэ? Шанзи түүний заасан зүг рүү харлаа. Танхуулуу, хатуу бас чихэрлэг амтгүй. Луу хайкуны нүд гэрэлтэв. Итгэх зүйл юм байна. Энэ луу хайкуны сүүлчийн хоол байж магадгүй гэж Шанзи бодлоо. Ийм нөхцөлд танхуулуу авч мөнгнөөсөө харамлах ёсгүй. Тиймээс тэр төрөвчнөөсөө хэцүүхэн хадгалсан мөнгөө харамгүй гаргав. Овоосон зоос дундаас 1 юан олж аваад танхуулуу зарж буй хүн рүү очлоо. Өмнө нь ийм их мөнгөтэй байна гэдэг түүний хувьд боломжгүй зүйл байсан. Харин одоо тэр хүссэн үедээ танхуулуу авч чадах хүн болжээ. Амьдрал гэдэг ямар өвөөтэй юм бэ? Ингэж бодож байтал нэгэр Шанзиг мөргөв. Тэр газар унлаа. Луу хайкун сандран нуруунаас нь төшөв. Яшаа, өвдөж гэнэ үү? Өвдөж гэнэ үү? Тэр толгоос ихсрээд төрөвчин алга босныг анзаарав. Шанзи тэнгэрийн ертөнцид байхдаа мөнгө хэвнэх гэж гашуун зовлон үдсэн өдрүүдээ саналаа. Толгойд нь вин гэх чимээ атав. Тэр чин түүний арай хийж хадгалсан мөнгө. Тэрээр хүснээрээ хулгайлж аваад явчихлаа. Энэ нь түүний сэнсийг ивцэн Чүкунаас илүү үзэн ядмаар хэрэг байв. Чи Шанзи босон хэнцууга шамдан хашгирлаа. Мөнгө хулгайлдаг хулгайчаа, насан туршдаа өтгөн хатаж яваасай. Хулгайчаа, битгий цухтаа. Ингэж хашгирснаа Шанзи хулгайчийн ардаас хөв. Богино хүлтэй луу хайкун түүний гүйцэх хэсэг нь түүнд огт хамаагүй байлаа. 10 настай охин өөрийг нь хөөнө гэж хулгайч огт төсөөлсөнгүй болтой. Тэр сандран алхмаа төрөсгөв. Зах дээр хүн олон байв. Хулгайч хурдан нэвтэрч чадсангүй. Харин Шанзи жижигэн биетэй тул хүмүүсийн завсраар шурган хардаас нь гүйцэж очлоо. Дахин төрөлтийн дараа түүний хүч өгөө болсон. Гэхдээ нудраг нь хэвээр байв. Тулааны ур чадвартай хүнтэй бол тулж чадахгүй. Харин нэг хулгайчийн эсрэг түүний нудраг хангалттай. Хулгайч дунд насны ир байлаа. Би түүнээс том. Шууд зодож унгайх нь амаргүй. Тиймээс Шанзи араас нь хөөх зураа алхацаарч байсан нэгнээс гурилын элдвэрийн шүрч авав. Дараа нь 2 алхам ухраад доош хүчтэй цоглоо. Дан гэж чимээ сонсогдов. Хулгайч олж гараараа доод биеэ зарсаар газар унан орхив. Шанзи элдвэрийг хаяад түүний өрөөс нь төрөвчөө буцаан гаргаж авлаа. Миний мөнгийг хулгайлж зүрхэлдэг ээ. Хүлдээ бэлдсэн байсан уу? Тэр мөнгөө тоолов. Нэг ч юан дутаа хараад сэтгэл хангалуун инээмслэв. Луу хайкун, явъя, танхуулуу авъя. Хариу ирсэнгүй. Шанзи зүүнүүдээ аниад эргэн тойрноо харвал танихгүй хүмүүс түүнийг тойрон зогссон байлаа. Хөөх, Шанзи гайхсандаа хөшөж орхив. Луу хайкун, чи хайчих вэ?